Сайн байна уу та? Танаас юм асууж болох уу? За, Галдан Бошигт хаан хэдээс хэдэн оны үед амьдарч ирсэн бэлээ? Би. Энэ жил Галдан Бошигт хааны хэдэн жилийн болж байгаа юм бол? Бидгүй юу ямар юм бэ? Та энэ талаар мэдээлэл аваагүй юу? Сайн байна уу? Танаас нэг юм асууж болох уу? За, Галдан Бошигт хаан хэдээс хэдэн оны үед амьдарч ирсэн бэ? 1644-өөс за хэдлээ 1697. За баярлалаа. За Галдан Бошигт хаан айлын хэд хүүхэдтэйсэн бэ? За хэдлээ Галдан Бошигт хаан чинь 6 дахь хүүхэд нах. 6 дахь хүүхэд. За, сайн байна уу? Танаас юм асууж болох уу? За, Галдан Бошигт хааны энэ жил хэдэн жилийн болж байгаа юм лаа? Гэвч 100 жилээ болж юм лээ. 380 жилийн болж байгаа. За, Галдан Бошигт хаан хэдэн он төрсөн бэ? За, баярлалаа. Галдан Бошигт хаан айлын хэд хүүхэд вэ? Нас судалж яснаар бол 6 дахь хүүхэд найдаг лөө. Тэгвэл Галдан Бошигт хааны хөшөөн дээр юу житсэн байдаг вэ? Галдан Бошигт хааны хөшөөн дээр ортолт нь миний нутгийн газар шороноос бурхан гуйсан ч бүү гэсэн бичиг байдаг. Баярлалаа. За, сайн байцгаана уу? Та хэдээс юм асууж болох уу? За, тэгвэл Галдан Бошигт хааны хөшөөн хаана гэдэг вэ мэдэх үү? Галдан Бошигт Тий. талбай дээр л Халбаа дээр байдаг тий. За, тэгвэл хөшөөн дээр нь юу житсэн байдгийг мэдэх үү? уншаагүй шүү дээ. Уншаагүй юу? Чи хэлсэн үү? Уншаагүй. За, баярлалаа. Миний нутгийн газар шороноос бурхан гуйсан ч бүү гэж хичээд байдаг тий. За, баярлалаа. Галдан Бошигт хааны хөшөөг манай Ховд аймагт хэдэн онд босгосон бэ? 2002 он. Тэгээ 2000-аас 2004 оны хооронд л Галдан хааны хөшөө болсон да. За, баярлалаа. 2006 онд босгосон юм байна. Галдан Бошигтын хөшөөн дээр юу житсэн байдаг вэ? Миний Монголын газар шороноос бурхан гуйсан ч бүү. За, баярлалаа. Тэгвэл Галдан Бошигтын хөшөөг хин гэдэг баримлчин барьсан юм байна. За хин гэдлээ. Самт. За, баярлалаа. За, Галдан Бошигт хааны хөшөөн дээр юу житсэн байдаг вэ? Миний газар шороноос бурхан гуйсан ч бүү. За, баярлалаа. Галдан Бошигт хааны хаан айлын хэд хүүхэд вэ? Ууган. Тий. За, баярлалаа. За, Галдан Бошигт хааны хөшөөн дээр юу житсэн байдаг вэ? Миний нутгийн газар шороноос бурхан гуйсан ч бөөг. За, баярлалаа. Галдан Бошигт хааны хөшөөг Ховд аймагт хэдэн онд босгосон бэ? Сайн мэдгүй байна. 10 гэдэг он. 16 онд л гэж бодож байна. За, баярлалаа. 2006 онд босгосон байт юм байна. За, бүгдээрээ сайн байцгаана уу? Сайн юу? За, та хэдээс нэг асуулт асууж болох уу? За ямар асуулт юм бол? За, та бүгдийг харж байгаа. За, энэ урд Галдан Бошигт хааны хөшөө байна. За, энэ хөшөөн дээр юу житсэн байдаг вэ? Тэр сайн мэдгүй байна. За, тэгвэл Галдан Бошигт хаан айлын хэд хүүхэдтэйсэн бэ? 3 дахь нэсэн тоо. За, баярлалаа. За, тэгвэл Галдан Бошигт хааны хөшөөг хин гэдэг баримлж барьсан бэ? Мэдхгүй байх. Сайн мэдхгүй. За, тэгвэл Галдан Бошигт хааны энэ жил хэдэн жилийн ой тохиож байгаа вэ? 100 жил яах. За, Галдан Бошигт хааны хөшөөн дээр юу житсэн байдаг вэ? Мэдхгүй сайн. Галдан Бошигт хааны хөшөөг хин гэдэг баримлчин барьсан бэ? Юм мэдэхгүй би катаас авчирлаа л гэж бодсон шүү дээ. Хэн надад мэдхэн байдаггүй. Ган хой гэдэг хүн баримлж барьсан. За, сайн байна уу? Асуулт асууж болох уу? Болно. За, бидний харж байгаачлан Галдан Бошигт хааны хөшөөн дээр юу житсэн байдаг вэ? Миний Монголын газар шороноос бурхан гуйсан ч бүүг лөө. За, баярлалаа. Галдан Бошигт хаан хэдээс хэдэн оны үед амьдарч байсан бэ? 1644-ээс 1697 хаа 53 жил гэж санагдаад байна. За, баярлалаа. Манжийн хаан их хамгаалан хааны тооцоолсноор Галдан Бошигт хаан хэдэн хот тосгодыг эзэлсэн гэж үздэг вэ? За, ойролцоогоор 1200 хаа. Тийг За, санагдав. баярлалаа. Гахалтай. За.